3 сарын өмнө би сайн ажилтай, сайхан гэртэй, хайртай их нэртэй иргэлсэн хүн байлаа. Хайрт минь хэрэг удаж байгаа юм. Нэг жил. Алин жишээ. Байна уу? Одоо чи үсээ зулгаамаар санагдаж байгаа байх би мэдчихэж байна. Гэхдээ ярихгүй бол болохгүй. Дараа ярья Венди. Өнгөрчлөө. Юу? Сайн өгч. Ээжээ. Юу өгөн бэ? Хөхөө янзлуулчихсан байгаа биз. Аавын чинь эцсийн гуйлд шүү дээ. Хүндэтгэх хэрэгтэй. Та нарыг нэг дээвэр дор байгаасаа гэж хүссэн. Та нар 7 хоногийн турш гэрийн хорионд орлоо. Сайн уу? Юу гэнэ? Үгүй. Бид зүгээр л чимээгүй сууж байна. Оо яна. Би юу харж ба? Эндри хаагаж дээ. Ээжийнх нь хөх шүү дээ, Джон. Чи хөхөж өссөн биз Наад дээ. чи миний хөхөж хүн болсон хүүх арай биш байна. Хитрхи том юм байна. Энд чинь хин бэ уулзалгүй яасан удаа вэ? 7-8 жил болов удаа. Эхнэр чинь яасан бэ? Арай салчгаагүй. Санаа дарахтаа унтаж байгаад гардуулсан. Тэгвэл чарахгүй. Арга байгаагүй. Аргагүй. Тийм ээ. Дэлхийн ертөнц гэдэг чинь гэр бүл юм биш үү? Тэр эмэгтэй хүүхэдтэй болгоо. Чи ер нь тэр талаар бодож үзсэн үү? Чи бүр хэцүүдэж байгаа юм байна л да. Би хажуугийн өрөөнд чинь байгаа шүү. Хажуугийн өрөөнд чинь байгаа. Энэ хүн их нэртэй минь унтсан шүү дээ. Чи энд ирдэг хэн бэ? Би бол Wendy Holtman. Эмэгтэй хүн цоглоо шүү. Та нар ёстой тэнгүүд юм аа. Гэхдээ миний тэнгүүд бид анх уулзаад л унтсан. Ээж. Ёстой эр хүн л тийм байдаг ба. Үнэхээр мартагдахааргүй ээж. Нэрэл тийм байж дээ. Шинээр эхлэх хэцүү. Гэхдээ шинээр эхлэхгүй бол бүр хэцүү болно. Юу ч тохиолдож болно шүү дээ. Цаг үргэлж юу ч тохиолдож болно. Би төгс амьдралын араас нэхэж явсан. Гэхдээ амьдрал бол урдчлан та харахгүй зүйл. Бас их ээдрээтэй. Би ээдрээтэй амьдралыг хүсэж байна. Би хүүхдийн дуудамжуулагчаа дээр орчихжээ. Яасан сайхан юм бэ? Чангал гэсэн үү? Унтраалаа. Илүү хүчтэй хонгор минь хүчтэй. Амьдралын хэмнэл шүү дээ. Олд мэнийхэн урагшаа.